Цагийн хөтөлбөр нийслэлийн шилдэг эко-айлаас бэлтгэсэн сурвалжилгаар үргэлжилж байна. Иргэн самдан давжид залуу хасаад хашаа ороогоо ногоо модоор хүрээлүүлэхийг хүсдэг байсан тэрээр өнөөдөр энэ мөрөөдөлд хүрч туршилгаа бусаддаа хуваалцаж байна. Залуудаа мөрөөдлөө бодит тулганд хаз жаргалтай амьдарч байгаа тухайга гэргийн шуурайн бидэнд хуваалцлаа. Эднийх улсаас иргэн бүр тулгасан тэг зууны 7 газар ашиглан одоо амьдарч байгаа байшингаа барьжээ. Энэ бол ерөнхийдөө 3 хүний нэр дээр байгаад одоо 0 газар. Залуудаа миний сайхан ингээд нэг хашаа ороотой тэгээд жимсхэн ургацсан тэгээд модон дотор ингээд амьдрах юмсан гэж хүсд мөрөөджсэн бол тийм болохын тулд ухаандаа доктортой амьдрал шилжснийхаа дараагаар ингээд ажиллахад нэг 10 жилийн дотор бол нэлийн сайн ногоор болчих болдго юм байна. Самдан давжид гавьяаны амралтандаа гараад 10 жил болсон. Энэ хугацаанд тэрээр мөрөөдлөө биелүүлжээ. Хүссэн орчноо бий болгохын тулд тасралтгүй хөдөлмөрлсөн гэдгийг хэлж байна. Эднийх зүгээр нэг мод утаарайгүй. Дулаана газар шийдэж гэр хороололд утаа гаргалгүй амьдарч байгаа эко-айл юм. За энэ таваар бол одоо манай гэр алж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Энэ бол ухаалаг өөрөө ингээд температураа тохируулаад тавьчихна. Манайх бол одоо ихний шатанда энэ газ гомын аппаратыг өөртөө тавьсан. За байгаль орчинд ингээд мэдээж хэрэг утаа тариад явах болохоор ойр орчин нийслэл одоо нэмэр болж байгаа гэж өөрөө бас тооцоолоод байгаа. Хэмжээндээ үтэн бол помидор юу үгэрцгийг тарьж зуныхаа хэрэгцээг өөрсдийнхээ хэрэгцээг хангацдаг. Зун бол помидороо тариад тэгээд помидорны шүүсийг өөртөө микстердэл шүүсийн шахаал тэгэл ууж хэрэглэн шүү дээ. Хүн ер нь хийх гэх юм бол юу ч хийж чадчих байгаа юм чинь. Одоо тэдгүүрт гарсан 2 хөгшин 10 жил ажиллаад ийм одоо орчин бүрдүүлсэн чинь одооний залуучууд бол битээрээс илүү одоо ургамал ногоог яаж тарих уу, яавал гоё тарих уу, ямар ургамлыг тарих уу гэдэг битрээс илүү одоо энэ мэдээлэл технологи хөгжсөн үед бол хаанаас ч олоод авчих шүү дээ. Тийм учраас тэгээд тэрүүгээрээ сайхан өөрсдийнхээ амьдрал ахуйд хэрэглээд ногоогоо хэрэглэвэл их зүгээр. Тийм учраас энэ хүмүүсийг залуучуудыг өөрсдийнхээ энэ газрыг аваад ийм одоо орчин бүрдүүлээд гэр хороололд сайхан тавтай тухтай амьдраасай л гэж боддог шүү дээ. Самдан давждынх өөрсдийн амьдралаар бусдад бодит үлгэр жишээ болохыг хүсдэг байна. Энэ хүслийнхээ дагуу мод тарих хүсэлтэй айл өрхөд модны суулгад зөвч туршилгаас хуваалцдаг түүнчлэн 2000 мод хандивлжээ.